Их хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна. Телевизтэй хамтгаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн ээлжид дугаар нийслэлийн тээврийн газраас үзэгч та бүхэнд хүрж байгаа. Бид энэ удаад нийслэлийн тээврийн газрын орлогч дарга булгааг онцлон та бүхэнд танилцуулах гэж байгаа юм. Ингээд юу юм энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн гэсэн өдөр мэдрүүлье. Тэгэхээр нэвтрүүлгийн манай онцлог байгаа. Зочин маань эхлээд өөрийгөө танилцуулнаа. Ямар ажил мэргэжилтэй вэ гэдгээ соёлоос яриагаа эхлэе те. За намайг Хүрлээтрийн булгаа гэдэг. За энэ нийслэлийн тээврийн газар сургуулаа төгсөөл одоо хүртэл 10 гаруй жил ажиллаж байна. За яг энэ мэргэжлэр механик инженерийн сургууль одоо бол механик тээврийн сургууль гэж болж байгаа. Тэгээд нэг тээврийн удирдлага мэргэжлэр төгсөөд яг одоо мэргэжлэрээ ажиллаад ингээд явж байна да. Анх ягаад бас энэ чиглэлийг сонгох болов? Тээврийн удирдлага ялангуяа нийслэлийн тээврийн салбар бол маш хүн салбар шүү дээ. Улс орны яг ялангуяа нийслэлийн төв зүйг болсон хүмүүсийн бац зорчих асуудлыг шийдэж гин хөгжилтнөөс анхаарах асуудлууд их байгаад байдаг. Яагаад юу энэ салбар руу яваад орчих вэ? Багадаа юу ямар мэргэжилтэй болохыг бодож ирсэн бол манай эмээ өвөө тээврийн жолооч байсан хүмүүс байдаг. Тэгэхээр би манай ээж бас тээврийн инженер мэргэжилтэй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ мэргэжлийг бол би олдмол мэргэжил буюу ээж аавынхаа мэргэжлийг авсан гэж ойлгодог. За баг багтаа ч бас хүүхэд байхдаа 10 жилдээ энэ техникийн олимпиадад их ордог байсан. Өөрөөр хэлбэл техник чиглэл их сонирхолтой байсан. За тэгээд миний би ер нь бол яг сургуулаа төгсөөд ер нь бол яг инженер чиглэл рүүгээ нэлээд сурыг бас тэр чиглэлээрээ бас анх мэргэжлүүдээ сонгохоор явж исэн. Тэгээд тухайн үед бас манай ээж маань бас автотээврийн хяналтын улсын байцаагч болсон чинь энэ тээврийн салбарт их олон ажилласан байдаг. Тэгээд ээж манаас хэлжсэн жоохон менежмент зохион байгуулалт талтай ажиллавал ер нь зүгээр юм шүү гэдэг. Ээжийнхээ зөвлөгөөний дагуу одоо тэгэл энэ тээврийн болоод 10 хэдэн жил ажиллаж байна да. Анх сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарч байхдаа энэ ямар байсан бол мэдээж онол практик хоёр бол зөрдөг гэж ярьдаг штэ тий. Хамгийн ихний ажил нь юунаас эхэлж ирсэн бол гэдэг сонирн байна л да. Би чинь яг нийслэлийн тээврийн газартаа орж ирээд анх шугамын диспетчер хийжсэн. Тэгээд одоо та бүхэн мэдэх байх тухайн үед бол энэ автобусны нэг GPS болон удирдлага бүртгэлийн систем бүр нэвтрэг байсан. За дээрээс нас микро автобусууд маш ихээр явдаг байлаа. Тэгээд бид нэр вокзал болон Тэнгис кино театрын диспетчерийн байран дээр би 3 сар шугамын суугаа өдөржингөө машинад бүртгэдэг байлаа. Ер нь бол яг л хүн одоо хяналт хийдэг байлаа. Тэгээд тэр үед бол манай нийслэлийн тээврийн газар 100 гаруй бараг диспетчертэй. Тэгээд тэр бүх мэдээллүүдээ бүр өдөр болгон тодорхой цагуудад төв диспетчертэй мэдээ өгдөг. Үүнүүгээр одоо хотын тээврийн маань хөдөлгөөний бүртгэл мэлт зохицуулт маань юм хийгдэг байсан. Тийм онцлогтой үе. Тэгээд нөгөө бодлын би их хацтай хүн. Яг тэгвэл тэр цагаас хойш одоо өнөөдөр 5 минут Улаанбаатар одоо бүх тээврийн нийтийн тээвэрсэн маань GPS-тэй болсон. Хүний оролцоогоор хянж бүртгэдэг боллоо. Яг тэр одоо систем үеднээс ажиллаж исэн гэдгээр би бас заримдаа бас баярдаг. Тухайн үед бол маш хэцүү байсан. Одоо ингээл маш олон жолооч нар ирчихэл хурдан бичээч гэдэг. Би яаж яах нь бас холгоо гартай жоохон муухай бисдэг. Цагийн тавих гээд байдаг. Тэгээ хүмүүс шадуулаад байдаг. Бас тэр харахгүй тэр жолоочны цаана нөгөө иргэдтэй үйлчлэх гээд автобусанд хүн суучаа хүлээгээд байдаг. Гэтэл би нөгөө цагийн биччихгүй өрөө суугаад байдаг. Ингээд ийм сонирхолтойгоор бол ажил хийж исэн. Тэгээд одоо их баяртай л байна. Улс орны маань нийтийн тээвэр салбар ялангуяа тээврийн салбар бусад хотуудынхаас тутахаар өндөр түвшинд иргэдэн тээврээр хамгийн гол нь аз жаргалтай зорчих. Тэр нөхцөлийг л бүрдүүлэхийг зорж байна. шинжлэх гэвэл одоо нийслэлийн тээврийг нэг тээвэр гэж ойлгохоор ер нь автобус гэж ойлгоод байдаг. Зарим тохиолдолд бол яаж ч бол автобус гэж ойлгохоор арга болчихдог. Гол оноо учраас.
Тэгээ энэ автобусны маань үйлчилгээнд ялангуяа нөгөө олон жил болсон солонгосоос ирсэн автобуснууд л яваад байдаг. Энэ байдал ер нь хэдэн хугацаанд арилгахын ийм боломж юу байдаг юм уу? Эцсийн зүгээс л их шүүмжлэл байдаг шүү дээ. Харин ер нь одоо яг өнөөдрийн байдлаар манай Улаанбаатарт идэг 1200 орчим их багтаамжийн автобус тарилуус бүртгэлтэй байна. За үүнээс өдөртөө 937 одоо шугамын үйлчлэгээнд ажилладаг гэсэн үг. За цаана үлдсэн тээврэгчид маань хуваарийнхаа даваа засвар үйлчилгээнд болон бэлтгэлтэйгээр ийм зохицуултаар ажилладаг. За энэ 1200 тээврийн эрслийн дундаж наслалтыг аваад үзэх юм бол 8.7 жилийн насжилттай байгаа. Энийг ингээ бодоод тохирвол нэлээд хуучин тээврэгчид бид бүхэн ашиглаж байгааг харагдаж байгаа. За Монгол Улсын стандарт MNS 5012 гэдэг стандарт. Уг стандартынхаа нийтийн тээврийн үйлчилгээнд бол 12 хүртэл жил ашигласан тээврэгслийг үйлдвэрлэлээс хойш 12 тээврийг ашиглах юм боломжтой байдаг. Тэрнээс цаашаа бид шууд автоматар үйлчлэгээнээс хасаад чөлөөрөө явдаг. За тэгэхээр нийтийн тээврийн үйлчлэгийн эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын маань бас санхүү эдийн засгийн боломж хамаарад аж ахуйн нэгж байгууллагууд маань бол одоо шууд парк шинжилт хийх боломж одоо гортхон байгаа. Тэгэхээр эдгээр нь одоо тухайлбал солонгос улсад ашиглаж байсан тээврийн эслийг одоо үүсгээс хасагдаад 7-8 жилийн тээврийг эндээ авчираад 4-5 жил ашиглах зарчмаар л ажиллаж байгаа. Тэгэхээр энийг нь бол бид паркинг нөхөн хангалтын зөвлөлөөр л ажиллаж байгаа. Одоо арга цаах байдлаар л явж байгаа. Тэгэхээр энэ байдлаар бол нэлээдгүй хугацаанд явлаа. Бид түрүүнд дурдсан байж байгаа 2009 онд одоо хамгийн томоохон нийт паркинг 58,400 автобусаар парк шинжилсэн. Үүнээс хойш одоо юм томоохон парк шинжилтүүд бол хийгдээгүй. За яг 14-15 онд бол та хүн мэдж байгаа урт цэнхэр 20 автобус, ногоо 20 автобус гэх мэтлийн цөөн тоогоор үе шаттай яц. Тэгэхээр бидний өмнө цааш энэ нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй улам найдвартай хүргэлцүүлэх номер нэгт бол парк шинжилтийн асуудлыг ярихаас байхгүй болж байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаас бид бол гарахын тулд бол одоо холбогдох гадны хөрөнгө оруулагч байгууллагууд бид хөнгөлөлтөө зээл болон тусламжийг хүсэж байна. За хоёр дахь нь бол улс бол нийсийн төсвүүдээр тодорхой хэмжээний парк шинжилтээр бол одоо хүсэлтүүдийг хүргүүлж байна. За харамсалтай нь одоо гурлыг мөнгө бол шийдэдэг. Гэхдээ бас 2-3 гадаадын маш тун хөнгөлөлтөө зээлээр парк шинжилгээр бол ярьж байгаа. Тухайлбал юм бол одоо бүгдний солонгос улсын тодорхой хэмжээний автобус 200 тонны автобус хор ирж байна. За хоёр дахь нь бол Европын сэргээн босолт төвчлийн банкнаас 200 автобусын санхүүжилтийг авахар хөөцөлдөг. Тэгээд эдгээр ажлууд маань нааштай болох юм бол ойрын жилүүдэд бид бол одоо олон тоогоор парк шинжилт хийх боломж бүрдээд байна. За иргэд ус гайхалтай яагаад энэ компаниуд ч ингээд парк шинжилж чадахгүй юм гэхээр ерөөсөө л нийтийн төвийн үүсгэж аж ахуйн байгууллагуудын санхүүгийн чадхтай холбоотой болчихж байгаа. Тэгэхээр эдгээр санхүүгийн чадхын дүүл ямар учиртай гэхээр энэ компаниуд бол өвдөг хурлын тогтоолын дагуу машин цагийн зардлыг санхүүжүүлдэг. За уг зардал нь ингээд аваад судалгаа хийгээд үзэхээр бол яг илэгдэл буюу паркинг нөхөн хангалт хийхдээ парк шинжилгээ хийх хуримтлал үүсэх хэсэгт нь бол одоо том баг мөнгөд учраас энэ нь одоо яг хөрөмтлөгдөд тухайн одоо тодорхой хэмжээний автобусын өнөөдөр ингээд үе шатаар шинжилэх боломжийг нь бүрдүүлж чаддаг. Тэгэхээр эргээл харахаар яг л нөгөө эдийн засгийн хал байдлаас хамаарал ийм байдал болчихж байгаа. Санснаар болдог бол дотооддоо л үйлдвэрлэж ямар байдаг. Ер нь тийм инженер техникийн боломж олцооны юм байдаг. Өвөлгүй яг би түрүүн хэлсэн ба 2015 онд одоо ногоон эко 20 автобус гэдэг бол бүгд дотоод Монголдо үйлдвэрлэгдсэн ийм автобусууд. За саяхан засгийн газрын 43 дугаар тогтоол гэж бол гарсан. Энэ тогтоолоор бол дотооддоо үйлдвэрлэх автобусыг одоо дэмжих чиглэлээр бол эрчимжүүлэх чиглэлээр засгийн газрын тогтоолсон. За мөн та бүхэн сайхан анзаарсан бол дотооддоо цахилгаан 2 автобусыг наадмаас өмнө шийдвэрлэгдсэн газар шийдвэр гарсан. Тэгэхээр энэ бүгд маань нэг талдаа бол ингээд дотооддоо автобус үйлдвэрлэнэ гэдэг нь бол гадагшаа орцох солиултыг бид нар хэмжиж чадсан. Түүнийг дагаад гарах бас эргээд нөгөө буух үзэн буцах хай гэдэг тийм энэ талдаас гэсэн бидэнд бол нэг хэрэгтэй л. Тэгэхээр энэ ногоо 20 автобусыг та хүмүүс санаж байгаа бол өвөлдөө маш дулаахан. Эко гэдэг болохоор хөлхүүрээс ялгарх хортооны хэмжээс бага. Энэ бас давуу талууд бол байгаа. Түрүүн таас дурдсан шүү дээ микро автобуснууд бас тэр өмнөөс нь шинжилгээ хийж байгаа бол олон тоогоор байсан гэдэг. Яг одоо энэ хичнээн томны автобуснууд гэдэг ингээ харж хахад микро автобусны одоо ирэх одоо олохтой явсан толгох энэ зөвшөөрлийн юм баг тоотой байдаг юм уу? Бидэнд үзүүлж байгаа одоо энэ хяналт шахалтанд их хэмжээнд ажилладаг байдаг. Ялангуяа замын хуудасгүйгээс олж торгуулд ордог гэдэг. Тэгээд тэр замын хуудас маань олдохгүй байх гэсэн юм ярианууд одоо микрожуулгачны юм байдаг. Яг энэ нийтийн тээврийн газраас одоо туслах болон буйхад чиглэл гэж бид хэлж байгаа. Нийслэлээр энэ чиглэлчлэгээр аж ахуйн нэгжтэй бол нийтийн дээр өрсөн бэсэл гэрээтэй. Тэгэхээр энэ гэрээнийх хадгалт манай нар 500-600 орчим микрл одоо бүртгэлтэй байж байгаа. За тэгэхээр эдгээрүүдээр яг манай тээврийн газраас ямар нэгэн байдлаар микрыг бууруулах, цөөрүүлэх, үүслэх хүрээг хамрах шийдвэрөө сүүлийн 10 жил бол гаргаагүй.
Нөгөө л нийтийн тээврт 12 жил гэдэг стандартаа барьж байгаа. Нөгөө л гэрээний нөхцөл хэвээрээ л байж байгаа. Зөвхөн энэ буураад цөөрөд байгаа шалтгааны үгээр бас л бид рүү дурсан. Эдийн засгийн болон үйлдвэрлэгчтэй холбоотой. Нөгөө бидний ашигладаг микроавтобусууд маань үндсэндээ 2004-5 оноос хойш нөгөө Грэс, Стана гэдэг микрод үйлдвэрлэгдэхээ болцсон тухайн улс орнуудаар. Тэнгүүтээ тэдэр шиг одоо ижил төрлийн тээврээс орж ирэхээ болонгууд нөгөө тээвэрчдийн хувьд маань бусад үнэтэй тээврийг сонгоод шугамд яваад ашиглахад боломжтой багтдаг ч. Тэгэхээр энэ бол тээврийн газраас барьж байгаа бодлоготой холбоотойгоос илүүгээр ер нь цаг үеийн шилжилтийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарал энэ тухайн тээврээс нь хомсуулж байна. Тэрнээс хамаарал тэдгээр одоо шаардлага хангах байна гэсэн. Бид бол ерөөсөө нийслэлийн тээврийн газар нэг л үүрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй тээврээсэл хангах үүрэгтэй. Тэгэхээр бид нар нэгэнт одоо стандарт норм дүрм байж тэрийг л баримтлах хэрэгтэй. Та бүхэн бас энэ дээр харж засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэж байгаа. Нөгөө гаргасан хувь дүн жургийг бид бол хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энийхээ хүрээнд л ажиллаж байгаа. Тэгэхээр ямар нэг одоо чангаас хатуурсан тийм бол ерөөсөй байхгүй байна. Зорчигчдыг бол 500 төгрөгөөр биелэх үүрэгтэй л гэж ярьдаг шүү дээ. Гэтэл одоо өдрийн цагаар 3 цагаар 500 төгрөгч болчтой байх шиг юм. Энэ дээр нь яаж хяналттай болдог юм бол? Микроавтобус нэрх шүү дээ. За яг миний сая хэлсэн нөгөө бүртгэлтэй тээврийг хийсэн өдөр бол нийтийн тээвэр үүсгэх компани тээвэрсэн маань 2 талаар манай тээвэр зохицуулагч 24 цагаар ажиллаж энэ утсууд энийхээ дагуу иргэдэд бас гомдол өгөх юм бол бид нар тэрнийхэн дагуу манай автоэрийн хялтын улсын мачтанд тухайн тээвэрсээр арга хэмжээ авах боломжтой. Тухайн аж ахуйн нэгжид бид манайтай бол гэрээтэй саруулган гэрээ гэдэг юм дээ. За танах ийм юм одоо гэрээгээ зөрчсөн байх шүү гэд хариуцлагын асуудал ярьж байна. За ингээд магадгүй энэ гэрээний хадаа үүдээ биелэхгүй бол удаадараа бид тухайн гэрээг цуслах хүртэл ийм арга хэмжээ аваа явдаг. Тэгэхээр нөө саяын манайтай гэрээгүй одоо стандартаар хасагдсан ч гэдэг юм уу хууль бус тээвэрлэж байгаа нөхдүүдийн хувьд бол энэ зөрчлийг гаргах нь бол их түгээмэл байгаад байгаа. Тэгэхээр эдгээртэй л холбоотой болж байгаа. Би нэг зүйлийг бас асуу гэж бодоод зэрэгдээ зүгээс ч гэсийг сандждаг юм. Улаанбаатар смарт карт гэх компани смарт картны үйлчилгээ шүү дээ. Таахтай мэдээж талбарт ажилладаг. Олон иргэд энэ картаа хайдаг. Хайсан тохиолдолд иргэд тэр мөнгөнд буцаж авдаг. Ер нь энэ смарт картаар үйлчлэж байгаа иргэдийн энэ гадны улс руу гараад идэг юм уу дотоодд ингэж төвлөрч чадчихээн бол гэдэг ийм бас нэг хадгалтай асуудал байгаа даа. Ягаад гэвэл Солонгос компани байгаа учраас. Гэхдээ яг энэ төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Солонгос Монголын хамтарсан Улаанбаатар смарт карт гэдэг компани байж байгаа. 24% нь бол нийслэл эзэмшдэг 76% нь болохоор одоо Корея смарт карт болон Солонгосын гадны хөрөнгө оруулалттай компаниудын ийм нэгдсэн юм компани байж байгаа. Тэгэхээр иргэд бол картаа хэрвээ хайсан бол тухайн картынхаа та дугаар 16 оногийн дугаараа самбил хэрэгтэй байдаг. Энэ дугаар дээр бол их голгоор тухайн картд хэдэн тэрбум ямар мэдээлэлүүд нэдэг. Анх та карт авахдаа нөгөө бүртгэл үүсгэдэг учраас энэ гэрчлэл үүсчихэд байдаг. За смарт карт дээр бас бүртгэл үүсгэдэг юм карт байдаг. Та яг энэ тухайн төв цэгүүдээр очиод бүртгэл үүсгээд карт авсан нөхцөл магадгүй та картаа хайх эсвэл буцааж өгөх нөхцөлд бол бас мөнгө авах ийм бол боломж байдаг. Гэтэл харамсалтай дийлэнх одоо сая 500 гаруй мянган жишээ карт иргэдийн гар дээр байгаа. Тэгэхээр энэний дийлэнх хувь нөгөө юм бүртгэлгүй картууд байдаг учраас хайж гээгдүүлэх эсвэл ямар нэгэн механик гэмт гарсан жишээ тэрийг ашиглах боломжгүй байдаг. За механик гэмт гарсан үед бол смарт картаар очиод солиулаад буцаа доторх мөнгө шилжүүлээд авах боломж байдаг. Нэгэнт хаяа гэцүү эргээ тэрийг таних үгүй гэдэг нөгөө бүртгэл байхгүй болохоор нотлохгүй нэг юм жоохон бэрхшээл байдаг. Энэ нь бол ерөөсөө эргээ бодохоор иргэдэл айлуулах төгж очуулахгүй карт авахгүй хамаагүй юм чинь мэдээлэл чинь одоо асуугаал засаагаад авахгүй гэдэг ийм л үднээс бол гарсан идэв. За гадагшаа мөнгө гарнаас ойлголт ерөөсөө байхгүй. Энэ маань өөрөө бүх одоо Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд л үйлчлэгээ явагдаж байгаа учраас тэр тал дээр санаа зовж үлгэж харж байна. За ерөнхийдөө соёлын ярилцлага мэдэлж байна л да. Төсөлд нэг хоёр асуулт асууж гэж бодоод. Ялангуяа өөрөө чи энэ удаагийн дугаартаа онцолж оролцох учраас залуу эрдэмтэн гэдэг талаас нь бас их онцлсан л да. Яагаад гэвэл боловсролын яамнасаа бас яг нийслэлийн тээврийн чиглэлээр судалгаа явуулаад тэтгэлэг авсан тийм. Энэ судалгаа юу ямар хөө чиглэлээр судалгаа хийсэн, юунд чиглэсэн, юу ямар үр дүн гарсан гэдэг нь явуулж байна. За тэгээ 2015-2016 онд докторийн дараах инновацийн судалгаа гэдэг боловсролын сайдын явж тийм уралд анзаарсан. За энэ өөрийнхөө бүтээлээ оруулснараа бол би 2015 онд хийсэн өөрийнхөө докторийн ажлыг үргэлжлүүлээд судалгаа хийх ийм боломжтой болсон. Тэгээд миний докторийн судалгааны ажлаар бол Улаанбаатар хотын нийтийн тээврээр болон бусад тээврээр зорчиж байгаа иргэдийн зорчих хэрэгэлт ер нь ямар байгаа юм бэ? Цаашид яах юм бэ гэдэг талаар би төлхөө бол судалсан байдаг. Тэгэхээр хоёр дахь ажил бол би бас докторийн судалгааны ажлыг үргэлжлүүлэх. Тэгвэл энэ үүссэн эрэлтийг хаашаа яваад байгаа?
ямар байдлаар яваад байгаа, юугаар яваад байгаа гэдгийг бол судлах хүсэл байсан. Тэгээ Аз улс тухайн тэр тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад энэ судалгаагаа хөрвүүлэх боломж гарсан. За энэ судалгаагаа би сая 17 онд бүрэн дуусгаад босрлын яам болон холбот газрууд бол хүлээлгөөд явж байна. За тэгэхээр энэ ажлын маань гол үр дүн ерөөсөө юу байсан бэ гэхээр Улаанбаатар хотод нэгдүгээр нийтийн тээврийг зогсож байна. Бид түрүүнд дурдсан 50-60% зорж байгаа. Гэтэл тэрний цаана 35-аас 40% нь суудлын автомашинаар зорчоод эдгээр иргэд маань яг хизээ хаашаа яваа гэдэг бид нар юус мэдэж чадахгүй. Тэгэхээр бид нар тэрийг мэдэж чадахгүй юм чинь яаж тэгвэл тэр иргэдийн нийтийн тээврээр шилжүүлэх юм гэдэг бас тодорхой асуулж байгаа. Тэгэхээр ерөөсөө миний гол зорилго бол ер нь Улаанбаатар хотын иргэдийн нийт иргэдийн бол 70-80% нийтийн тээврээр зорчоод ирэх юм байна. Энэ төвчрөл болон түүний дагсан маш улаас үл шийдэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр ерөөсөө тэр судлалын машин зорчиж байгаа иргэдэг л судлах ийм зорилго тавьсан. За тэгээ энэ судалгааны хүрээнд нийт 8800 өрхөөс утас харуул санал асуулга явсан байж байгаа. Улаанбаатар хотын бүх дүүргийг хамраад, бүх хороодыг хамраад, жигд байдлыг хангах үүднээс хамраад ийм судалгаа явуулсан байж байгаа. Энэ судалгааны хүрээнд бол нийт одоо иргэдийн маань бид түрүүнсэн одоо 50-60% нь явж байна. За мөн аль цагуудад хаашаа явж байна, бүсчлүүдийн хүрээнд ямар байдлаар хийж ийн гэдэг энэ бүгдийг бол гаргаж ирсэн байж байгаа. Яг ерөнхийдөө амьдрал дээр бид нар ярьдаг те одоо зайсан 19 гэдэг орон сууцны хорооллууд илүү иргэд асуудлын автомашины харилдаг. За гэр хороолт талбараа бол илүү нийтийн төвөрлөдөг гэдэг. Тэгэхээр яг энийг судалгаагаараа би бол баталчихсан байна. Яг хэдэн хувь явж байгаа. Хизээ яваад интервью бол гаргаж ирсэн. Ингэснээр бол цаашаа бид нар нийтийн төвөрийнхөөс төлөвлөлтийг ямар чиглэлийг тэр иргэдийн төлөвлөлтөөр зорчилт нь нийцсэн нийтийн төвийн чиглэлийг бий болгох юм бол тэр иргэд би сонголтыг болгочих. Та заавар машин авах хэрэггүй. Миний манай бэлдсэн энэ чиглэлээр ингэ явах юм бол та эдийн засгийн хувьд ийм хэмнэлтэй, цаг хугацааны хувьд ийм хэмнэлтэй, цаад агуулгаараа төгөл улс орны хувьд ийм хэмнэлтэй. Магадгүй бид нар хүн нэг төвжрэлд ороод зогссон. Нэг автобусанд 100 хүн байна. Нэг цаг зогсоход тэр 100 хүн нэг цагийн хугацаанд ямар хэмжээний улс орондоо бүтээх байсан бэ гэдгийг бодлоо тийм үү. Өглөө бүгд ажилдаа ирэх байсан бол 9 цагт ирлээ гэж бод. Тэр хүмүүнээс үл 100 хүнтэй адилхан хэдэн мянган хүн өглөөд яг тэрнтэй адилхан төгжилд орсноос болж маш их хэмжээний ажил бүтээх амьдралынхаа цагийг бүтээхээс гадна улс орноо хөгжүүлэх цагаа л алдаад байгаа. Ийм эрсдлүүдийг олон судлахын зорилготой байсан. Тэгээ энэ чиглэлээр нэлээд амжилттай судалгаа болсон. Цаашдаа бас энийг ер нь үргэлжлүүлээд одоо өөрийнхөө ажил дээрээс эрдэмтлийн ажил дээрээс хослуулаад явах ийм төлөвлөлт тавьж байгаа. За тэгэхээр мэдээд залуу хүний хувьд бас мэдээд бодож төлөвлөсөн юм байгаа тийм. Цаашдаа зорилго зорилж ирнэ гэдэг юм бол хоёулаа насаараа маш олон зүйл үүсдэг. Улс орны маань нийтийн тээвэр салбар ялангуяа тээврийн салбар бусад хотуудынхаас тутахааргүй өндөр түвшинд иргэдэн тээврээр хамгийн гол аз жаргалтай зорж байгаа. Тэр нөхцөлийг бүрдүүлэхийг зорж байна. Тэрний хаан чиглэл ямарсан нэгдүгээр өөрийгөө бэлдэж байна. Хоёрдугаар ажлаа бас тэр чиглэлээр явуулж байна. Гуравдугаар бас бид иргэдээ тэр тал руу бас бэлтгэх ёстой юм шиг гэж ойлгож байгаа. Тэгээ ингээл харилцан явах юм бол энэ чиглэлдээ бол амжилт олох гэж байна. За бидний урилга хүлээж авч бас хурх ажил мэргэжлийн тухай бас тавчхан яриа гэсэн баярлалаа. Цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Мэдээж энэ салбарт олон жил ажилласан, цаашаа олон жил ажиллах бах. Мэдээж энэ салбараас хөгжүүлэх гэдэгт итгэлтэй ингээд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тав хүн гэсэн ажил амжилт хүсье. Бид Монголдоо хайртай. Их хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр, алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна.